Өнөөдөр энэ цаг мөчөдч хүүхдүүд биднийхээ гарыг хамгийн ариун, хамгийн гоёмсог, хамгийн мундаг гар байлгах гэсэндээ залбирлын хоногуудыг тогтоон өдөр бүр залбирах цагийг сойрхсоор байгаа Тэнгэр эцэг Тэнгэр ихтэй талархал өргөе. Өнөөдөр Бурханыхаа үгнээс хамтдаа судалж үзцгээе. 2000 жилийн өмнө Есүс Тэнгэрт одсны дараа шавнар нь Маркийн дээд давхрын өрөөнд цугларч чин сэтгэлээсээ залбирсан байдаг. Тиймд өнөөдөр залбирах зүрх сэтгэл, залбирах гар гэсэн сэдвийн хүрээнд залбирах нь сүнслэгээр туйлын чухал, итгэлийн үйлс гэдгийг хамтдаа Библиэр дамжуулан судалж үзцгээе. Залбирлын ач холбогдлыг бид мянган та түмэнтэй чухалчилж онцлсон ч хангалтгүй зүйл гэж ойлгож болох юм. Эцэг их Бурхан маань хүүхдүүд бидэндээ залбирлын чухлыг тайлбарлахдаа залбирал нь сүнсний амьсгал гэж тайлбарласан юм. Хүний хувьд хамгийн чухал зүйл нь амьсгалах. Амьсгалахгүй хүнийг үхсэн хүн гэхэд болно. Тиймээс сүнс маань амьд байгаагийн баталгаа бол залбирал юм. Залбирлыг бид амьд байгаагийн баталгаа гэж ойлгоход болно. Эрт үр цагт Альбрехт Дюрер гэдэг алдартай зураач байжээ. Түүний талаар нэг түүх байдаг юм. Нилээд алдартай зураач л да. Харин баг балчир байхдаа тэрээр маш ядуу зүдүү амьдарч байж. Үүнээсээ болоод дүрслэх урлагаар сурахыг хүссэн ч ар гэрийнхэн санхүүгийн байдал түүнийг сургуулийг нь төгсгөж чадхааргүй хүнд байв. Тэгэд Дюрер өөртөөгөө адилхан нөхцөл байдалтай нэг найзтайгаа үргэлжлүүлэн суралцаж чадхааргүй болсон тухайга ярилцаж гин. Тэд нэг нэгнийхээ гэр бүлийн ядуу зүдүүг тун сайн мэдэж байсан тул нэг зүйлийг хоорондоо санал болгожээ. Дюрерийн найз түүнийг зураачийн хувьд ямархуу авьяастайг нь мэдэж байсан болохоор хоёулаа ээлжээр ажиллаж үргэлжлүүлэн сурах тал дээр бие биенээ дэмжиж яагаад болохгүй гэж гисэн санал тавьжээ. Нэг маань сурч дуусахаараа ажил хийж нөгөөгөө сурахт нь тусламж, дэмжлэг үзүүлж болно шүү дээ гэж Дюрерийн найз ийм санал тавьж гин. Дюрерт энэ нь их сайхан санаа мэт сонсогдсон тул хоёулаа ингэж хийгээд л үзье гэжээ. Тэгээд Дюрерийн найз нь эхлээд ажиллаж эхэлж гин. Тэгээд Дюрерт сургалтынхын төлбөрийг их сургуулаа төгсөх хүртэл нь нэг сар шалгасалгүй амжиргааныхын зардлыг хүртэл илгээж байж гин. Дюрер сургуулаа төгсөөд ажил хийж нөгөө найзаагаа сурахт нь тусалж дэмжинэ гэдгээ харилцан тохиролцсон байсан тул найз нь нэгэн цайны газарт хичээнгүйлэн ажиллаж найз Дюрертэй амьдрах мөнгө, сургалтын төлбөр зэргийг нь нэг сар ч алдалгүй явуулдаг байлаа. Дюрерийг сургуулаа төгсөх үеэр түүний нэр урлагийн ертөнцөд ч танигдаж эхлэн зурсан зурнууд нь ч хүлээн зөвшөөрөгдөн ганц нэгээрээ зарагдаж эхэлжээ. Ийм маягаар Дюрер сургуулаад үргэж нэг өдөр тэр цайны газарт ажиллаж байсан найз дээрээ очижээ. Цайны газарт орж иртэл найз нь ажлаа дуусгачаад нэг булан суучихсан Бурханд залбирч байв гин. Найз нь ингэж залбирчээ. Эзэн Бурхан минь ээ, хүнд хүчээр ажлаас болоод миний гар хэдийн хатууржээ. Тиймд цаашдаа би нарийн ширийн зураг зурж чадхаасаа нэгэн төнгөрч. Миний өмнөөс Дюрерийг минь л сайн зурхад туслаарай. Эзэн таны яруу алдрын төлөө найз маань зургаа гой зурхад нь туслаарай. Дюрер найзыгаа ингэж залбирахыг нь санаандгүй харсан байна.
Дүрэрийн сэтгэл маш их хинлэн уярч. Найз нь өөрийг нь дэмжих гэж өдөр шөнөгүй ажиллаж, хатуу хтүү ажилд нарийн биерээр зураг зурж чадахгүй болтлоо гар нь хатуурсан байв. Үүнийгээ сайн мэдэж байсан хэрнээ энэ тухай дүрээрт ч мэдэгдэлгүй. Цаг үргэлж ингэж чин сэтгэлээсээ Бурханд залбирдаг байж. Дүрээр үүнийг хараад уярч сэтгэл дотор нь өмөлзөөд ирэв. Тэрээр нарийн зураг зурхад хэтэрхий мойнож болхидсон залбирч байгаа гарыг нь харлаа. Найзынхаа залбирч байгаа гарыг хараад дүрэрийн сэтгэл ихэд хөдөлж энэ гарыг нь зурсан байна. Энэ бол Альбрехт дүрэрийн залбирч буй гар хэмээх зураг. Энэхүү зураг эдүгээ урлагийн ертөнцөд шилдэг бүтээлүүдийн нэг болж агуу зураг гэж дэлхий дахинд нэрд гарчээ. Тиймээс хүмүүс энэ дэлхийн хамгийн ариун гарыг залбирч буй гар гэдэг юм. Мөн залбирч буй гарыг хамгийн агуу гар гэдэг. Нэмж хэлэхэд залбирч буй хүний сууж байгаа газрыгч хамгийн агуу суудал, тэр суудлыг хамгийн өндөр суудал гэж ярьцгаадаг. Тиймээс өнөөдөр та бүхэнтэйгээ хамт Бурхан хүүхдүүдтэй хамгийн ариун, хамгийн агуу гарыг сойрхож, хамгийн өндөр суудалд суулгасан гэдгийг, мөн биднийг хамгийн өндөр суудалд суулгахын тулд энэ залбирлын хоногуудыг зөвшөөрч, залбирах боломж өгсөн гэдгийг ухаарч авцгаая. Энэ талаар 10 удаа, 100 удаа бодож үзэхээр залбирах цаг, залбирах зүр сэтгэлтэй байна гэдэг энэ хорвоогийн ямар ч эрдэнэсээс илүү агуу эрдэнэс биш гэж үү? Тиймээс өнөөдөр залбирлын талаарх Бурхны сургаалыг Матай 7 дугаар бүлгээс хамтдаа судалж үзцгээе. 7 дугаар ишлэл. Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг хүн бүр авна. Ирж хайдаг хүн олно. Тогшдог хүнд нээгдэнэ. Хүүгээ талахгүйхэд чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл загасгүйхэд нь түүнд могой өгөхгүй үсттэй. Хэрв та нар бузар атлаа хүүхдүүдтэй сайн бэлэг өгөхөө мэддэг бол Тэнгэрдэх эцэг тань өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй босуу гэсэн. Бурхны дэндүү үнцэнтэй амлалт энэ юм. Бид бүхэн өөрсдийгөө ариун зүйлсийн төлөө залбирч байна уу? Хайртай Сионы ах эгч дүү нарынхаа төлөө залбирч байна уу? Мөн үнэн дотор хараахан орж ирээгүй хүмүүст санаа тавих сэтгэлээр залбирanгуйж байна уу гэдгээ эргэнэг харах хэрэгтэй болов. Дүрэрийн найз хатуу ширүүн ажиллаас нь болоод цаашид гараараа нарийн ширийн зураг зурж чадхааргүй болсон байсан. Гэсэн ч найзынхаа ирээдүйн талаар санаа зовсон хэвээр өө Бурхан минь, найзад минь илүү чадвар өгч, миний өмнөөс ч бас зурж, бид хоёрын хүсснийг ч хүртэл гүйцэхэд туслаарай гэж залбирсан шүү дээ. Найзынхаа сэтгэл догтлом залбирлыг сонсох үед уг нь өөр шиг хүн байсан ч залбирч буй гар нь түүний нүдэнд тийм л агуу, тийм л ариун харагдаж, найз нь хамгийн өндөр суудалд заларч, хамгийн агуу газар зогсож байх шиг санагджээ. Энэ цаг мөчид ч Тэнгэр их маань хүүхдүүдийнхээ авралын төлөө залбирэн суугаа. Тэнгэр ихийгээ дахин нэг бодоорой. Эхийн маань залбирах гар хамгийн ариун билээ. Хамгийн агуу гартай бидний Тэнгэр их. Залбирэн суугаа эхийнхээ төрхийг цаг ямагт бодцгоё. Эхийн хүүхдүүдийн хувьд эхийгээ баярлуулах ажил юу байгаа бол гэж бодцгоё. Сионы бүхий л хүүхдүүд эхээсээ гуйж, эхэд баяр баясгалан өргөх зүйлсийг хайн, энэ л ажлын төлөө хаалга тогших учиртай.
Бурхан бидэнд цаг үргэлж Бурханд залбираарай гэж сургасан Эфес 6 дугаар бүлгээс хамтдаа судалцгаая. 10 дугаар ишлэгийг харцгаая. Эцэст нь эзэн дотор ба түүний чадлын агуу хүч дотор бэхжих тун. Та нар диаволын залб ихний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурхны бүрэн хуйг дуулахыг өмс. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш. Харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, Тэнгэр дэх бузар мөгийн сүнслэг хүчний эсрэг билээ. Тиймээс бүхнийг хийсний дараа бузар мөн өдөрт эсэргүүцсэн бат зогсох чадвартай байхын тулд Бурхны бүрэн зэвсгийг ав. Тэгээд бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үннийг бүсэлж, зөвхт байдлын хуйгийг өмсөөд, амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгдээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай, авралын дуулахыг болон сүнсний сэлэн буюу Бурхны үгийг ав. Тэгээд яах хэрэгтэй гэсэн бэ? Сүнс дотор цаг үргэлж альва залбирал ба гуйлтаараа залбир. Энэ бүхэн залбирал гуйлтгүйгээр нэгээх нь ч бүтэхгүй юм. Хичнээн хүчрхэг зэр зэвсэг агсаж, хичнээн сайн хуйг дуулга өмсөн, бүх биеийг хамгаалах хамгаалалтын төхөөрөмж зүйлээч гэсэн. Залбирал гуйлтгүйгээр сүнслэг тулаанд бид ялж чадахгүй. Сүнс дотор цаг үргэлж альва залбирал ба гуйлтаараа залбир. Цаг үргэлж гэсэн нь цагаа олсон ч олоогүй ч дандаа гэсэн үг биз? Сүнс дотор цаг үргэлж гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого гуйлтаараа сэргийг бай. Сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр миний ам ангаахад үг өгөхийн тулд миний төлөө залбир. Үүнийг хэрхэн зоригтойгоор ярих ёстой? Тэгж ярихын тулд би сайн мэдээний төлөө элчин сайд болов. Библийн үнний энэ бүх үг нь бидэнд цаг үргэлж, цагаа олсон ч олоогүй ч бүх зүрх сэтгэлээрээ альва залбирал ба гуйлтаараа залбир гэж сургадаг. Энэ бүхэн нь Бурхны хүсэл биш гэж юу? Юу ч хийсэн бай. Бид Бурхнаас хүч чадал гуйж, эцэг ихтэй залбирч, тусламжийг нь гуйж, авралын ажлыг Бурхантай хамт хийх ёстой. Энэ бол Бурхны сургаал. Эфес 3 дугаар бүлгийн 14 дугаар ишлэгийг үзье. Иймд би эцгийн өмнө өвдөг сүгдэж, Тэнгэр болон газар дах бүхэл гэр бүлийг нэрлэдэг түүнд залбирч байна. Бурханд залбирдаг гэсэн утга биз? Тэр өөрийн алдрын баялагын дагуу өөрийн сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон сойрхох болтугай. Ингэж итгэлээр Христ та нарын зүрхэнд нутаглаж, та нар хайр дотор үндэслэж суйрлаад, бүх ариун хүмүүсийн хамт тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх дүүрэнд хүртэл бялгсан байх болтугай. Эдүгээ бидний дотор ажилладаг хүчний дагуу гуйж, бодох бүхнээс минь илүү хэмжээшгүй бэлхлаар үйлдэх чадвартай түүнд алдран чуулган дотор Христ Есүс дотор бүх үеийнхэнд үеийн үед байх болтугай. Амен гэжээ. Энэ Эфес 3 дугаар бүлэгт Паул элч сүнсээр илүү хүчтэй бат бөх болох арга замыг ингэж тайлбарлаж байна. Бурхны хайрыг зөв ухаарахад туслаарай гэсэн ийм залбирал нь бидний сүнсийг бэхжүүлэх залбирал юм. Залбирах болгондоо Эфес 3 дугаар бүлгийн 14-өөс 21-р ишлэл хүртэл гарч байгаа эдгээр залбирлыг марталгүй. Мөн залбирлынхаа дунд байнга оруулж байхыг та бүхнээсээ хүсэх байна. Энэ бүх залбирал эцэстээ хаа хүрэх вэ? Элч Иохны илчлэлтээс харахад Бурхны сэнтийн өмнө бүгд суунаглах ажээ. Илчлэл 8 дугаар бүлгийн 3 дугаар ишлэлийг хамт харъя. Бид цаг үргэлж тасралтгүй гуйн залбирдаг.
Мөн бид Бурхны хайрыг ухааруулж өгөхийг, мөн сайн мэдээ тунхаглах зориг өгөөрэй гэж залбирдаг. Сүнслэгээр харвал энэ бүх залбирал маань эцэстээ Бурхны сэнтийн өмнө бүгд сунагладаг гэсэн байна. Илчлэлт 8 дугаар бүлгийн 3 дугаар ишлэлийг үзье. Алтан бопер барьсан өөр нэгэн тэнгэр элч ирж, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгөгдөжээ. Ингэснээр тэр тэнгэрээс түүнийг сэнтийн өмнө байсан тахилын алтан ширээн дээр бүх ариун хүний залбирлуудтай хамт өргөх хажээ. Утлагын утаа ариун хүмүүсийн залбирлуудын хамт тэнгэр элчийн гараас гарч хэний өмнө сунаглав гэсэн бэ? Бидний залбирал утлагын утаа болж Бурхны өмнө сунагладаг гэж Библи бидэнд зааж өгч байна. Бид бүхнийг залбирах үед залбирч буй бидний гар нь Бурхны нүдээр бол хамгийн ариун, хамгийн гоёмсог, хамгийн агуу гар юм. Залбирч байгаа хүний сууж байгаа газар энэ дэлхий дээр хамгийн агуу суудал болох юм. Мөн залбирч байгаа хүний сууж байгаа газар энэ дэлхийн хамгийн өндөр суудал байх болно. Тиймд Бурханд залбирхаасаа бүү дургуйлахаарэ. Харин эцэг ихтэй байнга залбираарай. Тэгээд Тэнгэрт одсон өдрөөс Пентекостийн өдөр хүртэлх залбирлын 10 хоногийн турш залбирсан та нарын бүх залбирал Тэнгэрт хүрч Бурхны сэнтийн өмнө суунаглан Бурхнаас залбирлынхаа хариуд та бүхэн сүүлийн борооны ариун сүнсийг бялхам дүүрэн авах юм. Ингэж бид уулзсан хүн бүрдээ Бурхныг ивэлтэй гэрчлэн Бурхны гэрчийн үүргээ гүйцэтгэх ёстой. Тиймээс та бүхнийгээ Бурхнаас илүүтэй гуйн залбирч Бурхныг хайн Тэнгэрийн хаалгыг тогшоорой гэж хүсэх байна. Мөн хүүхдүүд бидний сүнсний аюулгүй байдал болон авралын төлөө энэ мөчөд хүртэл мацаг барин залбирж байгаа Тэнгэр ихтэй талархал өргөмөр байна. Эцсээ хүртэл эцэг ихтэй баяр баясгалан өргөх тийм мундаг Тэнгэрийн хүүхдүүд болохыг та нараасаа хүсэх байна. Тэнгэрийн гэр бүлүүдээ эцэгийнхээ урмыг битгий хуглаарай. Энэ үдэш бид бүхэн залбирах зүрх сэтгэл, залбирах гар гэсэн сэдвээр Бурхны үгнээс судалж үзлээ. Баярлалаа.